Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Тэгэхээр юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Намайг ч ураад энэ нэвтрүүлэгт орж байгаадаа би бас маш баяртай байгаа. Манай сэтгэлийн дархлаа гээд энэ ярилцлага нэвтрүүлэг үзэгч сонсогчдод одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг баттай мэрэгжлийн их сурвалжаас хүргэхийг зорддог. Тэгээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэйгээ хамтраад одоо цуврал энэ ярилцлагуудыг хийж байгаа. Та манай нэвтрүүлгийн одоо 6 дахь дугаарын зочноор оролцож байна. Тэгээд өнөөдрийн та бүхэн одоо ярилцах сэдв бол гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж юу вэ? Ер нь энэ одоо ямар шалтгаанаар үүсдэг юм бэ? Ямар одоо эмгэг жамтай одоо ийм өвчин эмгэг юм бэ? Хэрхэн яаж одоо энэ нэмэхийг магадгүй тохиолдсон бол даван туулах вэ? Амьдралд ер нь бас ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэх мэтчлэн яг магадгүй одоо энэ асуудалтай ингээд тулгарсан байгаа хүмүүст илүү их одоо хоёлаа мэдээлэл зөвлөгөө хүргэе. Тэгэхээр эхлээд та гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж байгаа учраас төлхөө би бас сэтгэл зүйтэй сэтгцтэй холбогдох байх гэж ойлгоод байгаа. Энэ одоо өвчний талаар та тайлбарлаж хэлж өгөөч, ямар учиртай өвчин юм бэ ерөнхий ойлголтыг нь. Гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг нь макро том стрессийн улмаас хүний бие махбодод сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, зан төрхийн өөрчлөлт, нийгэмтэй харилцах харилцааны өөрчлөлт, хүмүүстэй харилцах харилцаанд бас ингэ дотны хүмүүстэй харилцаанд гарах өөрчлөлтөөр ингээд ийм цогц ийм таван өөрчлөлттэй ингээд илэрдэг сэтгэлийн өвчин юм аа. Энийг болохоор яг оншоор бол F оншод оруулж яг тавьдаг. Эний бусад одоо сэтгэл готрол сэтгэл түгшилтээс юугаар ялгаатай вэ гэхээр тэр макро стрессийг өдөөсөн дурсамж болон нөхцөл байдлаар энэ таван өөрчлөлт маань тавлаа ингээд тэр хүнд илэрж идэг. Одоо жишээлбэл машины осолд орсны дараа гэмтлийн дараах стресс эмэгтэй болсон хүн гэхэд машин жолоод чаддгүй, машинд сууж чаддгүй машинд суухаар айдас хүрээд зүрхэн ингээд түгтүг цохлоод амьсгал нь бачуураад гихмитчлэнгээр илэрдэг. Тэгээ тэрнээсээ болоод ингээд нөгөө машинд сууж чадахгүйгээс болоод нийгэмд болохоор ямар өөрчлөлт гарах вэ гэхээр машинд суухгүй байх. Тэг хүмүүстэй болохоор ингээд ойр дотны хүмүүс нь ингээд тэр тухай ингээд ярихад хэлэхэд ч юм уу эсвэл одоо ингээд жоохон сэдээгдэхэд тэгээ нөгөө хүмүүс лүгээ уурлаж уцаарлах янз бүрийн төрхүүл гарах байдлаар илэрч болдог гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор шалгуурна том макро гэмтэл байна. Тэгээд яг бид илэрч байгаа сэтгэл зүйд илэрч байгаа шинжүүд нь болохоор яг тэр гэмтлийг сэтээсэн нөхцөл байдал байдаг. Тэгээд бие махбодын илэрэл сэтгэл хөдлөлийн илэрэл гэдэг нь айдас, түгшүүр, сэтгэл готрол байна. Төрхүүлэр илэр гэхээр уур цартаа болох хайрт амь хэрэглэх, сургал бодис хэрэглэх ч юм уу эсвэл ингээд огцом авир гарах байдлаар өөрийгөө хянж чадахгүй гэсэн. Гэхдээ яг сэтрийн хүчин зүйл тохиолдох үед л тийм төрхүүлийн илэрдэг болохоос биш байнга илэрдэг. Нүгээрээ болохоор гэмтлийн дараах стрессийн эмгэг нь шалгуур үзүүлэлт нь заавал тэр гэмтлийг сэдээх хүчин зүйлийн улмаас одоо энэ тухайн хүнд шинж тэмдгүүд илэрдэг гэсэн үг. Нөгөө сэтгэл готрол сэтгэл түгших бол байнгын ингээл урт хугацаанд дандаа үргэлжлээл байнга одоо тухайн хүнд готрлын байдал бий болдог бол энэ болохоор одоо нөхцөл байдал хүчин зүйл одоо үүсэх үед сэтрэх байдлаар илэрх юм мэдээж хэрэг том макро гэмтлийн дараа бол ингээд тухайн хүнд тэр заавал сэтэхгүйгээр тухайн сэтгэл готрол сэтгэл түгшилт эсвэл тэрийг мартахын тулд арх тамхи хэрэглэх ч юм уу ажилдаа явахгүй гэрийнхэнтэй харилцахгүй байх байдлууд бол хэдэн сараас хэдэн жил үргэлжилж болох боловч
Энэ маань болохоор ингээд цаг хугацааны ирэхээр арай гайгүй болдог. Гайгүй болохдоо сэтрээдэг хүчин зүйл нь гэх юм бол одоо яг тэр акрострессийг санагдуулах хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр ингээд сэтгэл готрол, сэтгэл туршилт, донтолтоос юугаар ялгадаг вэ гэхээр тэр макрострессийг нэг санагдуулах юм байна гэсэн. Макро стресс гэдэгт одоо тий энэ ч нэг хэмжээ ирээд нь шүү дээ. Илүү том хэмжээний стрессгээ. За өдөр тутмын бид нар бол стрессээ мэднэ тий. Одоо хүнтэй маргалтахаар уурлна. Эсвэл хин нэгэнд одоо тий үгээр хэлж доромжлуулахаар стресстэн ч гэдэг юм ажил нь бүтлгүүтгэхэр тий. Гих мэтчлэн тэр бол ингээ өдрийн одоо үйл явдлаас авч байгаа жижиг стрессүүд. За макро стресс гэдэгт сая таны жишээгээр бол автомашины остол байна. Өөр юу байж болох вэ? Тий. Макро микрог ингээ хэмжээгээр нь ямар учраас одоо ямар шалгуураар ялгаж байна гэхээр одоо тухайн хүн амьдралынхаа хэм маягаар амьдрах боломжгүй болж байгаа стрессийг макро стресс гэж байгаа. Жишээлбэл одоо сөрөг макро стресс үеж болох вэ гэхээр автомашины осол ялцчихгүй ингээд тий тэрний дараах болон өмнөх амьдрал өөр уу гаш үеж болно тий ингээд ээжтэйгээ автагаа эмээтэйгээ өөдөг ахтагаа нөхөртөөгөө эхнэртэйгээ байсан тэр хүн байхгүй болчлоо гэдэг болохоор макро стресс бол ялцчихгүй мөн ингээд бас хүчрхэл ордог бие махбод болон сэтгэл санааны хүчрхэл болоо юунд тухайн хүнд нь ялцчихгүй тэрний өмнөх амьдрал одоогийн амьдрал гэдээ бас өөрчлөлтөд ирдэг гэсэн үг. Тэгэхээр макро стресс маань болохоор стресс гэдгийг ерөнхийдөө хоёулаа нэг жоохон ижлээ ойлголттой болчихъя. Стресс гэдэг маань өөрөө болохоор гаднаас ирж байгаа зочруулыг хэлээд байгаа тийм үү? Тэгэхээр хүн стрессгүй амьдрал гэж байх уу? Байхгүй. Тэгэхээр нэгдүгээр гэх юм бол стресс бидэрт үргэлжлэн мөнгө тохиолдож байдаг. Хоёрдугаар гэх юм бол стресс яг энэ стрессээ гээд гаргаад бариад ингээд харуулах боломж байгаа юу? Байхгүй. Тэгэхээр стресс гэдэг маань субъектив байлаа. Субъектив гэдэг нь одоо хийсэр ойлголт байхгүй юу? Тэгэхээр ингээд надад одоо макро стресс болох юм өөр хин нэгэнд макро стресс ч юм уу эсвэл микро стресс болохгүй гэж болдог. Өөрт чи стресс болоод байгаа юм надад бас стресс болохгүй гэж болдог байхгүй юу? Тэгэхээр ингээд хүмүүсийн дунд нэг ямар ойлголт байдаг вэ гэхээр юун сүртэй тийм салгаал эцтэй тий салж л ядэн штэ. Тий эсвэл ингээл ууг ашиг хүн болгонд тохиолддог штэ ч юм уу тий автосолд шуунд ингээд би ч гэсэн орсон штэ ч юм уу гих мэтчлэнгээр ингээд нэг шуунд тухайн үнийг ойлгохгүй тохиолдол байдаг. Тэгэхээр ингээд стресс гэдэг маань болохоор субъектив юм тий надад стресс болж байгаа юм хэн нэгэнд стресс болохгүй гэж болно. Тэр хүнд стресс болж байгаа юм надад стресс болохгүй гэж болно. Тийм болохоор ингээд юун сүртэй тий ингээл тоохгүй л орхичооч тий гэдэг үгүүдийг болж өгвөл битгий эргэлээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өөрт нь айгүй хэцүү байгаад байдаг. Яг яалтчгүй л машинд суухаар ингээл зүрхэн хурдан цоглол амьсгалан бачуурал үхгээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэрийг ингээ дотныхоо намайг ойлгондоо гэсэн хүнд илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ойлгохгүй байхаар энэ намайг ойлгохгүй байна. Энэ намайг хайрлахгүй байна. Тэ гэдэг мэдрэмжийг дахиад аваад тэр стрессийг эдгэхгүй одоо удаах шалтгаан нь болж байна. Бүр ингээд дотроо хадгалаад тийм гадагшлуулж чадахгүй. Тэгэхээр энэ гэмтлийн дараах стрессийн эмгэгт бол хинч амьдралынхаа аль ч үе шатанд одоо тий өртөх эрсдэлтэй боломжтой байх. Тэгэхээр их мэндэн байгууллагын судалгаагаар болохоор насанд хүрсэн хүмүүсийн одоо энэ болохоор дунд болон буурай орны хүмүүсийн гэсэн бүр улсаар нь судалгаа хийсэн байна. Тэр хүмүүсийн болохоор нийт насны хүрэгчдийн 2.2-оос 2.3% нь болохоор гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байдгаа гэсэн судалгаа гаргасан байна. За Америк, Канад болохоор ингээд хамтраад нэг юм судалгаа хийсэн. Тэр нь болохоор бүр нэлээд өндөр 3.4-өөс 4.4% нь болохоор гэмтлийн дараах стрессийн эмгэг насны хүрэгчдийн дунд байна гэсэн судалгаа. Тэгэхээр энэ өндөр хувь бусад эмгэгтэй харьцуулах. Тийм өндөр. Яагаад өндөр байгаа вэ гэхээр стресс маань үргэлжийн мөхт байдаг байхгүй юу? Байдаг. Тэгээ гэмтлийн дараах стрессийн эмгэгт заавал ингээ макро гэмтэл бас байх
ёсгүй гэдэг. Шаардлагагүй. Юу микро стресс гэдэг. Юу вэ гэхээр одоо ингээ одоо бага наснд ялангуяа удаан хугацаагаар үргэлжилсэн. Эсвэл том наснд ч гэсэн тэгээ насан туршидтэй хувьд ч гэсэн удаан хугацаагаар үргэлжилсэн микро стресс маань болохоор гэмтлийг үүсгэж болдог. Уримтлагтаад. Одоо жишээлбэл ингээд юунд те үл хайхрах хүчрхэл одоо яг ингээд бэлгийн хүчрхэл байхгүй хүмүүс те эсвэл ингээд зодож амнаа ингээд яваагүй мөртлөөрөө тухайн хүүхдийг үл хайхрах юу байдалтай удаан хугацаар яваад ирэхээр намайг хинч хайрлахгүй хинч тоохгүй би угаасаа л одоо ингээд манай сэтгэл зүйн эмчилгээнд ирж байгаа зарим хүмүүс бол тэгдэг. Ингээ би амар галцаагтай хүн байсан. Тэгсэн чинь би болохоор энэ хүнтэй суусны дараа ингээд энэ хүн намайг ойлгодгүй хөлжим өгч чи юу чаддیں۔ Чиний мэддэг гэж юу байдیں۔ Тэ? Гэх мэтчлэнгээр ингээд нэг ингээд дэвслээд исэн. Тэгээд ингээд удаан хугацаар яваад ирсэн чинь тэр хүн болохоор өөрчлөгдөөд ингээд сэтгэл готрол сэтгэл төршлөлтөнд орсон. Тэгээд их салсан ч гэсэн тэ нөхрийнхөө тухай юм эсвэл эхнэрийнхээ тухай ингээл тий нэрийг сонсоход ч юм эсвэл тухайн хүнтэй төстөө царайтай зан авиртай хүний дэргэд байхад шууд ингээл тухгүй салганаа бүр ингээл гараад цутаамар санагдаж тий тийм. Тэгэхээр хүн болгонд өөр байдлаар тохиолдож болох нь тий. Одоо автомашины осолд орсон бүх хүн болохоор гэмтлийн дараах стрессийн ингээгт өснө гэсэн бол юм байхгүй байхгүй юу? Тийм талаараа хэлж өгөөч. Би нөгөө яг тэгж асуух гэжсэн байхгүй юу танаас тий. Одоо ингээд ийм асуудал үүссэн болгоно нь бас яг ингээд стресстэй болоод эмгэгтэй болоод идэх юм уу? Ямар тохиолдолд энэ ингээд эмгэх бүр ингээд тий урт хугацаанд үргэлжлээд тэр хүний амьдралын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна вэ? Эсвэл энэ хүн тэр хүний одоо суур сэтгэлийн дархлаа төлөөлөд байна уу? За ямар хүмүүс ингээд нөө гэмтлийн дараах стресс гэмгээд илүү өртөж байна гэсэн бүр судалгаа бол байгаа. Тэр нь болохоор юунд эдийн засгийн хувьд боломж тааруу тий ядуу буурай эсвэл ээж аав нь ажил хийгээд ингээд харж хандах боломж байхгүй ч юм уу тий тийм хүмүүс бол илүү их өртдөг гэдэг судалгаа яагаад вэ гэхээр үл хайхрах хүчрхийлдэг байнга өртнө хин нэгний одоо тий энэ хүүхд эсвэл энэ болохоор харж хандах хүн байхгүй юм байна. Тэгэхээр энэ хүүхдийг ашиглаж болох юм байна ч юм уу. Тэ? Тэгээд энэ байдлаараа бие махбод болон бэлгийн хүчрхийлэлт өртөх бас эрсдэлтэй. Эсвэл одоо хүн аймааллах ч юм уу, хүн худалдаалах ч юм уу, тэ? Эсвэл одоо зохион байгуулалттайгаар одоо нэг мүлжлөгт тэ? Өртөх эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний одоо ялцчихгүй нийгмийн байдал бол нөлөөлдөг. Хоёрдугаарт юу нөлөөлдөг вэ гэхээр одоо бидний ингээд нэрлээд өгдөг сэтгэлийн хат, сэтгэлийн тэнхээ гэдэг юм байгаа даа шүү дээ. Тэр маань ч гэсэн ерөнхийдөө юм хэмжээ хязгаартай зүйл гэдэг байхгүй юу? Зарим хүн болохоор ингээд юм том хэмжээтэй ингээд сэтгэлийн хаттай ямар нэгэн зүйлийг нэг амар ингээд те хүн дээр хүлээж авахгүй нэг юм тийм савтай хүн бас байдаг. Зарим хүн маань хувь хүний онцлог нь стресс мэдрэх хүмүүс хатдаг. Одоо хат маань арай жижиг хэмжээтэй гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор стресс мэдрэх хүмүүс маань стресс менежментийг одоо сайн эзэмшиж чадаагүй эсвэл одоо эргэн тойрны хүмүүс нь зааж өгөөгүй тохиолдолд болохоор амархан ингээд стресс өртөөд тэр нь маань ингээд эмзгээр хүлээж авах гэдэг гэсэн үг. Сэтгэлийн хат томдоо хүмүүс маань ч гэсэн бас ингээл би сэтгэлийн хаттай тий би ч нэстэ нэрээ ингээд ийм чадaltaй ингээд төвчээртэй байхгүй юу та гэл ингээл бас ингээл даацыг аваад иж болно стрессийг аваад иж болдог байхгүй юу тэгээд тэр маань ингээд хуримтлагдаад ингээд олон стресс маань тайлахгүй удаан хугацаар хуримтлагдаад ирэх юм бол тий одоо нэг макрострессийн дараа шууд бас өвдөх боломжтой. Тэгэхээр стрессийн давтамж маань бас нөлөөлдөг гэсэн үг. Тэгээд яалтчгүй одоо макро, микро стресс маань бас нөлөөлнө. Өөр нэг чухал юм гэх юм бол стресс менежментийг тэр хүн хэр их эзэмшсэн бэ гэдэг
гэдгээс бол юу шалтгаална гэсэн үг. Тэгэхээр ингээд стрессээ тайлж чаддаг хүмүүс гэдэг шүү дээ тий. Одоо энэ ээж аав нэмээ өвөн ах их чинь болохоор ингээд чам хэцүү үйл ингээ илэрхийлээ тусламж аваа тий. Эсвэл ингээ амьслын дасгал хий. Эсвэл ингээд чи хоббитой олоо. Юмыг арай ингээд тий холдуулаад энэ хүчин зүйл юунаас шалтгаалсан байна гэх мэтчлэнгээр ингээд тэр стрессийг болохоор менежментийг юунд бид нар хүссэн үсээгүй эргэн тойрныхоо том хүмүүсээс сурч идэг. Эргэн тойрондоо хүмүүсээс сурч идэг. Тэгэхэд тэр хүн маань болохоор одоо ээж аав нь болохоор стрессээ буруугаар тайлаад байгаа юм бол тэр хүүхэд маань стрессээ одоо буруугаар тайлдаг ч юм уу эсвэл тайлж сурахгүй ч болно. Тэгэхээр тухайн хүний одоо хүмүүжил те одоо стресст хандах хариу урвал маань хэр чадвартай байна гэдэг маань болохоор гэмтлийн дараах стрессийн эмгэгт үсгүй юу гэдгийг нөлөөлж идэг. Бас нөлөөлгөн тийм. Тэр гэр бүлийн орчин, нийгмийн орчин маш чухал нөлөөтэй. Маш чухал тийм. Тэгэхээр бид нар ч юм болохоор ингээд дөнгөж төрхтэй болохоор юу ч мэдгүй, юу ч чадахгүй. За яа чадна л да бид нар хайрлаж чадна, суралцах чадна. Тэгээ бид нар бүх юмыг энийг сураа явж байгаа байхгүй юу? Хараа сураад ингээд памперс юу шиг ингээд шингээж идэг гэсэн. Тэгэхээр ингээд эргэн тойрны хүмүүс маань өөрсдөө ингээд стресс айгу зүү удирддаг, өөрийгөө зүгээр илэрхийлдэг болох юм байх юм бол хүүхдүүдтэй ч гэсэн за уурлаад байхгүй шүү. Яг юу болсон? Хойлооны тухай яриа тийм үү? Энэ үнэхээр уурлах юм байсан мэн үгүй ээ нүү гэд ингээд ярилцахаар тэр хүүхд болохоор энэ маань уурлах юм байна. Энэ мэдрэмж чи уурлах юм биш үү? Энэ мэдрэмж чинь гуйных юм биш үү? Энэ мэдрэмж чинь болохоор баярлах юм биш үү гэх мэтчлэнгээр бид нар мэдрэмжүүдээ хүртэл ингээд юу нэрлэж мэддэг байхгүй юу? Тэгэхээр ингээд хэрвээ тэрийг ингээд нэрлэж таниулж мэдээгүй байх юм бол уурлал яг юунаас болоод уурлаад байгаа юм мэдэхгүй шүү дээ. Тэр гуниад уурлаад байгаа юм уу? Эсвэл одоо өөрт нь таалагдахгүй болоод хэгжүүрхэд уурлаад байгаа юм уу? Эсвэл одоо баярлаад ч уурлаж болно шүү дээ. Ингээ баярлсан мөртлөөр уурлаад идэх хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр ч ингээд яг үндэ ингээд уурлахын чинь цаана айгүй олон сэтгэл хөдлөлүүд байгаа байхгүй тийм. Ингээд яг ингээ өөрт чинь ямар мэдрэмж төрдөг вэ, төрсөн бэ гэдээ асуухаар ингээд зарим хүмүүс мэдрэмжээ нэрлэж мэддэггүй. Тийм тэр маань гэхээр өөрийгөө бас ингээд сэтгэл хөдлөм аюу стрессэж өгсөн ингээд нэрлэж мэдэхгүй байна гэсэн үг байхгүй. Илэрхийлж сураагүй байна. Тийм бүр илэрхийлэхээсээ өмнө тань сураагүй. Тийм. Энийг бол одоо гэр бүлийн хүмүүжил өсгөн одоо халамжилж байгаа тэр хүмүүст л илүү их одоо таниулж мэдрүүлэх нь шүү дээ. Эргэн тойрон бид нар чинь хамгийн их цагийг хаана өнгөрөөж байгаа вэ гэхээр гэр бүлдээ өнгөрөөж байгаа. Тэгээд юу сургууль ажил дээр өнгөрөөж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд зарим хүмүүс маань гэр бүлээсээ тийм хүмжлэг авч чадаагүй тохиолдолд ингээд багш одоо сургууль дээр нь тэр найз нөхөд нь бас тийм байх юм бол сураал явждаг. Одоо нөгөө траума гэдэг нь үү? Тийм тэрнээс яваар хүмүүс сүүл үед айгүйх ингэж ярьдаг болсон байна л да. Би тийм ч юмны трауматай, энэ ч юмны трауматай тэгэл тий. Тэрнээс ингэж яадаг, тийм юм надаа ингээ айгүй хэцүү байдаг мэдэг гэл ингээл. Мэдээж ингээд тодорхой хэмжээгээр одоо хөгжил тий орчин үеийн бас нэг амьдралын хэм маягтай холбоотойгоор сошиал цахим хөгжсөнтэй ч бас холбоотойгоор хүмүүс ингээд сэтгэл зүйн мэдээлэл тий ойлголт одоо энэ олон төрлийн эмгэг өөрчлөлтүүдийн талаар өөрийнхөө хэмжээнд нэлийн ойлголт мэдээлэлтэй болж байна л да. Тэгээ тэрнийхээ хэмжээгээр за би ер нь ийм юм шиг байна. Би тийм юм шиг байна ингээ нөгөө өөрсөддөө онш тавиад идэг. Гэмтлийн дараах одоо стрессийн эмгэг гэдэг энэ бол бүр FM англилийн тий сэтгцийн эмгэг өвчин юм байна гэж. Энийг хүн өөрөө оншилж чадах уу? Ялгаж оншилж чадна, зарим нь чадахгүй ч бас болно. Ингээд бас ингээд эмчнэр дээр ингээд тий очиод ингээ хараа зарим нь болохоор бас зүг оншилдог, зарим нь болохоор ингээд энэ чинь болохоор сэтгэл хөдлөлөө оруулж, сэтгэл готрлоо оруулж юм уу гэх мэтчлэнгээр мэдээлэл баг авснаасаа болоод ингээд бас буруу онцлогдох тохиолдол бол байдаг. За траума гэхээр одоо хүн болгон ингээд нэг стрессийг л траума гэж ерөнхийдөө нэрлэж байгаа гэж би бол хувьдаа ойлгоод байгаа байхгүй. Траума гэдэг нь стрессээ одоо ээж аав маань намайг заддаг байсан. Би траумад болцсон ч юм уу тий.
Тэгэхээр хоёлаа нөө ярьцлагын өмнө ярьж ирсэн шүү дээ. Стрессгүй амьдрал бол нэг байдгүй. Стресс гэдэг нь болохоор зочрол байхгүй юу? Одоо ингээд монголоор орчуулах юм бол зочрол. Тэгээд зочрол маань болохоор бие махбодод нөлөөлөх зочрол маань зөндөө олон ингээд хэв шинжих байгаад байгаа. Одоо биологийн зочрол гэдэг нь вирус, бактери, мөгөнцөр ч юм уу тий. Механик физикийн зочрол гэхээр нь зохиох тий, эсвэл дарагдах, шахагдах, хайрагдах, халууцах, түлэгдэх гэх мэтлэнгээр эн чинь ч гэсэн ингээ хүн зочрол өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бидний нэрлээд байгаа трама эсвэл одоо бидний нэрлээд байгаа стресс маань болохоор сэтгэц нийгмийн стрессийг, зочруулыг бид нар стресс гэж нэрлэдэг байна. Тэгэхээр сэтгэц нийгмийн стресс гэдэг нь болохоор яг бие махбодод ямар ингээд хэм маягаар бид нар одоо хүлээж авдаг вэ гэхээр 5 мэдрэгүүгээр бид хүлээж авдаг. Харах, сонсох, мэдрэх, амтлах, үнэрлэх. Тий одоо жишээлбэл юунд машины освол тий тэр чин тэрийг харж гин, бие махбодороо мэдэрч гин, сонсож гин, тэр тухайд дурсамж одоо харсан, ойрлсон, чихэн сонсогдсон бүдэр бүх маань болохоор бидний тархинд хадгалагдсан учраас тэр маань яг ингээд нөө бодогдоод тий юунд одоо зочид сэрээд нойргуудад гэж болно тий. Тэгэхээр ингээд нөө трама эсвэл одоо стресс маань болохоор бид нар 5 мэдрэгүүгээрээ хүлээж авч байгаа гадны зочрол байхгүй юу? Тэгэхээр ингээд бидний 5 мэдрэггүй ажиллахгүй байх тохиолдол байх уу? Байхгүй шүү дээ. Эрүүл харуулах юм бол байхгүй шүү дээ, тий. Хардггүй эсвэл дүлий ч юм уу, эсвэл мэдрэггүй бол ингээд саас ажил өгсөн тохиолдолд бид нар мэдрэхгүй байж болно. Тэрнээс иш одоо ингээд бид нар болохоор харахгүй байгаа хүн сонсч идэг, мэдэрч идэг л байхгүй юу? Тий. Сонсох байгаа хүн бол харж идэг. Тэгэхээр ингээд бидний 5 мэдрэгүү маань ерөнхийдөө тавал ингээд ажиллаж идэг. Тэгэхээр бидний 5 мэдрэгүү тавал ажиллаж байгаа тохиолдолд стрессийг хүлээж авахгүй ингэж байх уу? Байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн гол нь ингээд нэгдүгээр стресс маань үргэлж юм байд юм гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаар гэх юм бол стресс маань бидрийг яаж идэг вэ гэхээр хөгжүүлж идэг. Энэ үгүүлээд. Одоо ингээд ээж аав маань одоо хичээлээ сайн хий гэж шахсны улмаас бид нар хичээлээ сайн хийж сурсан биз дээ. Нэг англи хэлтэй мундаг болсон, хим биологитой бид нар мундаг болсон тий. Эсвэл ингээ аав нь ээж нь загнаад байгаа тохиолдолд тий. Ингээ бид нар хүмүүсийн арга ивийг жишээлбэл олж сурж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд стрессийг бид нар ингээ ойртуулад эсвэл зөвхөн сөрөг талаас нь хараад байх юм бол тэр стресс маань бидний амьдралд болохоор дахиад стресс өгдөг. Манай ээж загнадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр би ууртайх нь аргагүй. Харин ээж загнасан тийм үү? Мэдээж хэрэг загнах зодох юм байсан бүх хүмүүс байдаг. Тэр нь их байж болно, бага байж болно. Би эндээс юу сурсан бэ? Энэ юм маань бидрийг надад одоо тий ямар зүйлийг ойлгуулсан бэ? Тий юуг авсан бэ гэдэг яхаар болохоор бид нар тэр зүйлүүдээс, тэр стрессээс сайн ч юм авсан байдаг, муу зүйлч авсан байдаг. Тэгэхээр сул талаа давуу тал бас болох боломжтой л гэсэн байна. Тэгэхээр би болохоор хүмүүс юу ч хэлдэг вэ гэхээр стрессийг жоохон холдуулж харъя. Тэгээд муу тал нь юу вэ? Сайн тал нь юу вэ? Гэт ингээд бүхлээр нь харъя. Тэр тохиолдолд болохоор тэр стресс маань бидэрт хэрэгтэй болчихдог. Аав маань ингээд нахтуу хүн байсан болохоор би илүү их ингээд те мэргэлттэй өвдгийн хэмжээнд хүрсэн ч юм те. Аав нэг шахдаггүй байсан бол магадгүй тэр хүн ихгүй ч болно шүү. Тэр талаас нь бас харахыг илүү. Тэгэхээр юм бол тэрийг ингээд трама гэж ингэж байх юм бол үргэлж юм өөрөө траматай л байна.
Угаасаа травма байдаг байхгүй стресс бол. Тэр хүлээн зөвшөөрөх нь бас тэгэхээр энэ маань одоо тэр үйл явдал маань эсвэл одоо ингээд аавын мухааш, ээжийн мухааш, ангийн дээрлэхэд одоо дээрлэхүүлсэн хүүхдүүд яадаг вэ гэхээр зарим нь болохоор илүү ингээд мундаг болоод хүчрхэг болоод тий ингээд явдсан штэ. Тэр чинь болохоор тэр травмаг өөртөө ашигтайгаар ашигласан байхгүй. Тэрэндээ болохоор за ингээ энэ хүүхдээ намайг аюу дээрлэхэд байна. Тэгэхээр би одоо ингээд би арчаагүй амтан би дээрлэхөөс өөр аргагүй ч юм уу тий. Би сул дорой гэд ингээд хардлаас нь хараад ингээд байх юм бол ингээд тэр маань дахиад илүү их стресс болно. Тий. За тэгвэл стрессийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн хувьд болохоор бүр ингээд тий тэр маань ингээд 5 метр хүүгээрээ хүлээж авсан тэр макро стресс нь тэр хүний ингээд чичрүүлээл самгардуулаад тий бүр ингээд өөрийн удирдах чадахгүй хэмжээнд ингээд хүргээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо өөрөөрөө тэрийг даван туулахад хэцүү болчиход тий энэ тохиолдолд яах вэ? Ямар ер нь ингээд яг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг нь тодорхой онцлогдсон үед тэр хүн өөрөө тий одоо мэрэгжлийн хүний тусламжгүйгээр ч юм уу ямар нэгэн байдлаар тэрийг даван туулах боломжтой юу? Үгүй бол яаж даван туулах вэ тий? Гэмтлийн дараах стрессийн эмгэг маань болохоор ингээд тухайн хүн давж чадхаар байсан бол холдуулаад ч юм уу тий гэр бүлийн тусламжтайгаар давж чадхаар байсан бол даваад эмгэг болохгүйгээр ингээд төр зүрийн хямралт маягаар ингээд яваад дуусах хэрэгтэйсэн. Тий яг ингээд шүүнд тухайн ингээд тий машин сууж чадахгүй ч юм уу эсвэл одоо ингээд ажил төрөл хийж чадахгүй гарч орж чаддгүй ч юм уу тий энэ тохиолдолд бол мэрэгжлийн хүний тусламжийг авах нь чухал юм аа. Тэгээд эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээгээр тэр шарахыг бүр нэгтгэж болдог. Тийм сорив болоод тий тэгээд бүр ингээд яг өмнөшгөө биш юм аа гэхэд ингээд тий амьдралын чанар бол одоо бүр 0 болсон ингээд төсөөлөе л доо тий өмнө 100% байсан одоо 0 ч юм уу 10% болсон байсан бол би тэрийг болохоор 50, 60, 70, 80% руу нэмэгдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр ямар одоо тохиолдолд тий ууг гашуул хүний амьдралд мэдээж хизээ нэгэн цагт заавал тохиолдох зүйл. Угаасаа өхөл хацал тохиолно гэдгийг мэддэг ч яг тулаад ирэх үед тий ингээ бүрт ингээд 2, 3 жил, зарим нь 5, 10 жил ингээд тэр ууг гашуу нь үргэлжилсээр л байдаг. Энэ тохиолдолд одоо тий яах вэ? Энийг одоо яаж даван туулах вэ? Тэр бүх дурсамжаа эргэн сансаар ч юм уу тий байнга л ингээд бодоол ингээд тэгс өөр хүн шиг ингээд нэг өөрчлөгдсөн хүмүүс бас байдаг. Хүний амьдралд ууг гашуу маань болохоор угаасаа тохиолдно. Тэгэхээр тохиолдоход болохоор ямар хүмүүс хөвчлэн илүү их ингээд гэмтлийн дараах стрессийн эмгэд ороод байна гэхээр гинтийн тохиолдлууд маань болохоор тухайн хүнийг яалтчгүй байдалд оруулдаг. Тэгэхээр өөрөө энэ байдалд орж байгаа ямар нэгэн өөрөө сул дорой биш байхгүй юу? Сул дорой муу тэ хүчгүй учраас биш. Энэ нь болохоор ингээ хуримтлагдсан юм уу тэ эсвэл зайлшгүй тохиолдлууд болохоор гэмтлийн дараах стресс өртүүлнэ гэдгээ нэгдүгээрт одоо өөрөө хүлээж авахыг хичээнэ. Тэгээд ирэх үед болохоор тусламж авахаасаа айхаа болчдөг. Ингээ манаа дээр ингээд эртлээ сэтгэл зүйн зөвлөгөө автлаа сэтгэл зүйн эмч ялангуяа сэтгэл зүйн эмчд үзүүлэхэд ингээ маш олон хугацааг шаарддаг. Тэгээ энэ болохоор би ийм сул дорой биш гэдэг бодолтой. Тийм холбоотой. Тэгэхээр болохоор ингээд энэ ийм шинж илэрх нь аргагүй. Тэ? Нэгдүгээрт хоёрдугаарт тусламж авснараа өөрөө болохоор амиа хичээж байгаа биш байхгүй. Би ингээд зарим хүн ингээд шуунд тэ би ингээд ууг шугаа тайлчих юм бол ингээд гимтэй юм шиг санагдаад байдаг гэж бас ярьдаг. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө
би гэмтэй ч юм уу, эсвэл би ингээд ачлалгүй хүүхэд байсан ч юм уу, эсвэл сайн хань байгаагүй ч юм уу, сайн ээж аа байгаагүй гэж бодоод ингээд өөрийгөө ингээд бас ингээд шийдэх гэдэг байхгүй. Тэгээд ингээд тусламж авахгүй байх гэдэг. Тэгэхээр хайртай мэдээж хэрэг бид нар хайртай хүний алтахаар л уйгшууд орж байгаа шүү дээ. Бусад найз нөхдийг алтахад уйгшууд орох боловч тэр нь ингээд арай нэг зөөлхөн байна. Тэгэхээр хайртай хүнийгээ алтахаар уйгшууд орно. Хайртай хүн чинь өөрийг чинь ингэж зовхыг хүсэж байгаа юу? Хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр юунд те өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө тусламж авах нь зөв байхгүй. Санаа зовох зүйл биш ахна. Тэгэхээр ингээд надад болохоор надад яг ийм асуудал тулгараад байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд эмчээд сэтгэл засалж, сэтгэл зүйч дээр хандсан тохиолдолд тусламж авах боломжтой болж байгаа байхгүй. Хандахгүй тохиолдол байгаад байдаг. Тэгэхээр бид нар хаана ингээд ямар хүн байна гэж мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд гэмтлийн дараах стресс эмгэх маань мэдээж хэрэг 5, 10, 20 жил болоод цаг хугацааны ирэхээр жоохон засарч болно. Засрахгүй ч болно. Тэглээгээд өөрийгөө өвтгөн явах нь зөв үү? Тэгэхээр өөрөө угаасаа тэр хэцүү зүйлийг амссан байхгүй юу? Тэгэхээр тэрийг үргэлжлүүлээд ингээд өвтгөөд явах нь өөртөө хайртай нь уу? Тэр нь бас амьдралд нь яаж нөлөөлж ийн гэдгийг анзаарах нь байна тий. Тэгэхээр болохоор яалтчгүй ингээд надад ийм асуудал байна тий гэд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрсөн цагт болохоор тусламж өөрөө угаасаа авмаар санагдана. Энэ болохоор эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээгээр бүрэн биш юм гэхэд ер нь бол бүрэн идэг нь. Гэхдээ бүр бага насны юм маань болохоор тий өөрийн чинь амьдралын чанарыг 50, 60, 70, 80, 90% сайжруулна. 100% ч сайжрах боломжтой. Бага насндаа тохиолдсон байв лөө? Тийм, ерөнхийдөө болохоор зарим хүн маань болохоор ингээд бүр ингээд тий зөв болдог. Зарим хүн маань болохоор ингээд хүний хувь хүнийх нь ингээд зан чанарт бүр шингэсэн байдаг байхгүй юу? Гэхдээ ингээд 180 градус, 360 градусыг иргэдэг тохиолдол. Миний биесээ тэ эрт ирэх миний авдаа гэдэг хүмүүс амар ихэдэг. Тэгэхээр энийг бас өөрөө ухамсарлаж ойлгох нь чухал юм байна тий. Ухамсарлаж ойлгосон цагт тэр хүн тусламж авахар ирэх байхгүй юу? Өөрөө чадах байсан бол найз нөхдийн дэмжлэгтэйгээр ч юм уу энэ маань засрах байсан бол ингээд юунд 3-6 сар болоод жил болоод энэ маань ингээд тайлэгдчих байхгүй юу? Тэгэхгүй тайлэгдахгүй тэгээд одоо эсвэл ингээд тэр хүний зургийг харахаараа ч юм уу эсвэл одоо ингээд бага насандаа ингээд таагүй нөхцөл байдал үүслэе гэж бодоход тэр гэрийнхаа одоо ойролцоогоор явах ч юм уу эсвэл гэр оролт байсан бол гэр оролтод очих ч юм уу эсвэл аавтаа ээжтэй адилхан эсвэл тэр хэн нэгэнтэй адилхан ингээд зан авиртай төрхүүлтэй хүн байдэн штэ. Тэгэхээр ингээл тэр хүнийг харахаараа ингээл бөмбөгнө олччихрээл ажиллаа хийж чадахгүй тэгэл гарч чадахгүй за би тийм хүнтэй дайралтчих бах та гэж айгаад ингээд гарч чадахгүй эсвэл ажил хийж чадахгүй нийгэмд харилцаж. Энэ дээр болохоор мэрэгжлийн хүнээс засал эмчилгээ авах юм бол тэр нөхцөл байдлаас арай хөнгөрөх нь тий. Тийм хөнгөрөн бүрэн сайжирна. Бүрэн сайжирдаггүй маа гэхэд ингээд 95, 80, 60% ч гэсэн ингээд тэр хүн маш их өөрчлөлтийг авчирдаг. Гашуудаар бас нөгөө илэрхийлэх нь чухал гэд түрүүн та хэлсэн шүү дээ. Одоо ингээд твчих юм уу? Эсвэл ичиж санаа зовхосоо нуугч гэдэг юм уу тий. Тэгээд одоогийн нөхцөл байдалд хүмүүсийн одоо тэр гашуу, айдас, стресс юу байдгийг тэрийг илэрхийлж байгаа байдал нь бусад хүмүүстээс ингээд нөгөө дан байдлаар нөлөөлдөг. Хин нэгэн одоо тий хөл хацалтай тулгарлаа гэхэд ингээд эмгэнлээ маш ингээл тий сошиалд дэлгээл илэрхийлдэг болсон байна. Энийг ер нь та мэрэгжлийн сэтгэл засаж хэмжээний үед ер нь юу гэж хардаг вэ? Боддог вэ тий? За, үрд шиг хэрэггүй хэрэгтэн гэж байна уу?
байхгүй шүү. Байхгүй. Тэрнтэй адилхан хэрэггүй сэтгэл хөдлөл гэж юусоо байдаггүй. Илэрхийлж болно. Илэрхийлэхэд одоо ингээд илэрхийлэхгүй байх нь гэсэн бас хэрэгтэй байх гэдэг байгаа байхгүй. Илэрхийлэх нь хэрэгтэй, илэрхийлэхгүй байх нь хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор бүх зүйл хэрэгтэй. Би бол бүх хүмүүст хэлдэг. Бүх зүйл хэрэгтэй. Өөрөө уурлаж болно, баярлаж болно, нуугашаага илэрхийлж болно, илэрхийлэхгүй хэлж болно, уйлж болно, хашгирч болно гэдэг тийм. Гэхдээ энд маань болохоор нэг зарчмыг баримталдаг. Ямар зарчим бэ гэхээр би нэг давсны зарчим гэдэг өөрөө нэрлэлсэн. Уул нь бол тэнцвэрийн зарчим л та. Хоол нь давс хэрэгтэй. Хэрэгтэй. Багтахраа яд. Сул амтгүй болоод идэхэд хэцүү дээ тий. Итгэр яах вэ? Шаруу болоод амт үлчих гээд идэхий аргагүй байдаг тий. Ямар хоол амттай байдаг вэ гэхээр давсан таарсан хоол. Тэгэхээр ингээд ямар нэгэн зүйлийг илэрхийлэх нь зөв боловч хитрхи ингээ илэрхийлээд авах юм бол тэр нь болохоор эргэн тойрны хүмүүстэй асуудал авчирдаг. Илэрхийлэхгүй удаа ингээ дотроо хадгалаад байх нь болохоор бас өөрт асуудал авчирдаг. Тэгэхээр илэрхийлнэ гэдэг нь яаж илэрхийлэх үү, хэрхэнд илэрхийлэх үү, хэрхэн илэрхийлэх үү гэдэг маань болохоор бас өөрөө бас байгаад байгаа тийм. Тэгэхээр зарим хүн бол ярьж илэрхийлдэг байж болно. Тэгэхээр ингээ дандаа ингээл яриад ахаар эргэн тойрны хүмүүст бас жоон төвхтэй тий. Тэгэхээр тэрийг болохоор би юу түүгүүдэд байна уу үгүй байна уу? Тэр хүн чинь заавал ингээд өөрийн чинь сонсоол, ойлгоол, халамжлах халаатай биш байхгүй. Илэрхийлэх би ингээ ярих чадвар ярихад стресс тайлагддаггүй илэрхийлж болохгүй ч болно шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн болохоор яавал арай жоохон хөнгөрч байна. Тэгэхээр таны хэлдгээр нөгөө илэрхийлэх одоо аль тий боломж нь илүү өөрт сэтгэл хөнгөлж юм гэдгээ үр дүнтэй байна. Үр дүнтэй байна гэдэг маань болохоор чухал байгаа. Тэгээд стресс тайлах арга маань болохоор бас зөв буруу гэдээ байгаа шүү дээ. Тэгэхээр одоо архитам хэрэглэх нь ч юм уу эсвэл одоо ингээ ойрлож хашгираал өөрийгөө гэмтэх нь болохоор яг тухайн үедээ стрессийг бууруулж байгаа боловч зөв арга биш. Ингээ эрүүл мэндээр хохирно шүү дээ тий. Тэгэхээр болохоор аль нэг зөв аргууд гэж яг ямар аргуудыг хэлээд байгаа тий. Тэдрээс болохоор ингээд туршиж үзнэ. Туршиж үзээл за энэ арга надад тохирох юм байна. Энэ арга тохирохгүй юм байна. Тэгээ надад тохироод байгаа арга болохоор өөрт чинь тохирохгүй байх боломжтой байхгүй юу? Тийм болохоор ингээд өөртөө тохирсон аргыг болохоор ингээд олж мэдэх нь эрэл хайгуулгах нь чухал байхгүй. Өөрийгөө нийгмээс тусгаарлах гэдэг харилцаагаа ингээд тий албаар хүндэрүүлээд ч юм уу одоо найз нөхдөдтэйгөө харилцаа байлдаг ч юм уу тий ажилласаа гардаг ийм тохиолдлууд бас байдаг шүү дээ. Ингээд ийм үед яаж эргээд тий тэр хүн нөө нийгэмдээ гарах вэ? Тэгээ ингээд магадгүй 1-2 жил ч юм уу бас тодорхой хугацаанд ингээд өөрийгөө мэдээж тэр хүн өөрийнхөө арга барилаар даван туулж байгаа тий нэг хэлбэр тэр хугацаанд ингээ бас төсөрчдөг нийгмээс эргээд орох гэх тэгэхээр өөртөө жоохон итгэлгүй ч юм уу тий за яаж яах вэ гэд нэг жоохон тийм барьцаалдах нөгөө арга ивэ олохгүй юм уу гардаг. Энд ийм тохиолдолд та юу гэж зөвлөх вэ? Хүмүүс яагаад ингээд стресст илүү ингээд өртөөд эсвэл стрессийг ингээ хүн дээр хүлээж авдаг вэ гэхээр тэр стрессийг нүүрэндээ ингээ тулгаад идэх байхгүй юу? Тулгах тусам бид нар тэрийг боддоор нь харж чадах болоод ирдэг. Тэгээд тулгах тусам сэтгэл готролд орно, сэтгэл түгшилтэнд орно. Найз нөхдөдтэйгээ уулзхаа болно те. Ажилласаа гарна гэх мэтчлэнгээр өөрөө бүгд идэг. Хэдий ч нэ тулгана, төдий ч нэ энэ байдал маань улам бүр ихсдэг. Тэгэхээр би хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхээр болж игэл жоохон холдуулах гад хичээ. Тэгээд холдуулах гад хичээх юм бол ингээд нөө арай жоохон те гарц гаргалгаа байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Харагддаг угаасаа. Тэгэхээр аль болох ингээд те амьсгалын дасгал би бол яг энэ тохиолдол хийхээ зөвлөнө. Өөртөө үр дүнтэй амьсгалын дасгал хийж болно. Эсвэл нэг бодлыг зогсоодог юм маань болохоор мэдрэхүү дээр анхаарал төвлөрүүлэх гэдэг байхгүй юу? Яг тэр чинь одоо ингээд ажилласаа гараад гэрээсээ бус хүмүүсээс тусгаарлал тэр өрөөнд шигдээд байна гэдэг чинь л тэр нөгөө төвшүүртэй бодолтой юунд те айдтаал ингээл тэрэндээ л автаал байгаа байхгүй юу? Хэдий ч нэ их бодно
төдий чинээ тэр бодол нь ихсээд идэг тийм онцлог байдаг. Тэгэхээр болохоор юунд бодлыг зогсоодог хамгийн шилдэг арга бол амьсгалын дасгал. Тэгэхээр ингээд амьсгалын дасгал тэ зүгээр энэ бол биш. Амьсгалаа авахаа мэдэрнэ. Төгчөд ямар мэдрэмж төрж байгаа мэдэрнэ. Гарахад яаж тайвширч байгаа мэдэрнэ. Тэгээ гих мэтчлэнгээр ингээд нөгөө амьсгалын дасгалыг нөгөө тэ болж өгвөл их хичээн хараан дээр анхаарлаа төвлөрүүлж болно. Өшгөө хаагаад ингээд сууж байгаа шүү дээ. Яг үндэ өшгөө нээгч сонирхол байдаггүй. Тэгэхээр жоохон хүчлээд тэ өшгөө нээгээд цонхоор хар. Цонхоор амьдрал яаж харагдчих. Тэ үйл яаж нүүж. Тэ нар яаж шарж ийн. Тэ хүмүүс хэрхэн алхаж ийн гэдгийг бид нар ингээ анзаарах юм бол тэр бодол чинь зогсдог. Тэгээд ингээд зогсоод тэ яг энэ болохоор нэг бодол зогсоод дахиад эхлэхээр ингээ айж байгаа эхэлдэг байхгүй. Тэгээд ирэхээр миний энэ юу байгаа байдал тэ хэвэн байна уу үгүй байна уу гэдгээ тэр хүн ялах арай жоохон боломжтой болоод ирдэг. Арай зайнаас ажиглах. Тэгээд ирэхээр болохоор хэн надад туслах вэ гэж та нар ингээд хүмүүсээс асуу. Тэгээд өөрт чинь туслахаар хүн байх юм бол тэр хүнээс тусламж авах нь зөв. Хүн чинь угаасаа нийгмийн амьтан гэдэг маань бид нар ганцаараа амьдрах ямар ч боломжгүй байхгүй юу? Тийм л сул дараа хүмүүс шүү дээ бид нар. Тэгэхээр бидэрт тусламж хэрэгтэй л юм аа. Болохгүй бол өөрийгөө ойлгох хүн дээр очиж болно. Эмч дээр очиж болно. Дүүрэг болгон дээр сэтгцэн эмч байгаа. Болохгүй бол манай төв дээр ирж болно. Сэтгцэн эрүүл мэндийн төв дээр тий. Эсвэл сэтгүүл зүйн төвүүдээр хандж болно. Тэгээд ирэхээр болохоор гээд арай жоохон асуудлуудаа холдуулаад за энэ асуудлыг тэгвэл би яаж шийдвэрлэе? Асуудал зам харагдаж ирэх юм тий. Миний асуудал байна гэж байх юм бол тэр чинь дахиад өөрчлөж асуудал болоо л байгаа байхгүй яана тий. Би хэцүү байна. Шүнд өрөнд орчлоо ч юм уу тий. Гэл эсвэл би ингээд тэр хүмүүс байхгүй болсон шүү дээ. Одоо би яаж амьдрнаа гэл байх юм бол угаасаа тэр хүнийг амьдруулах боломж байхгүй. Өрийг болохоор ингээ эдэлж би тэр арилгах боломж байхгүй тий. Тэр одоо өвчнийг болохоор арилгах боломж одоогийн хувьд байхгүй. Тэгэхээр холдуулах юм бол за би энэ асуудлыг төгүүлэн шийдээ. Энэ асуудал байгаа даа. Асуудал дээр төвлөрөөл байх юм бол тэр асуудал хизээж шийдэгдэхгүй. Тэгэхээр жоохон холдуулаад за энэ ийм асуудал надад үнэхээр байна. Тэгвэл энийг би яаж шийдэж болох вэ? Тэгээ жоохон холдуулах тусам ингээд гарц гаргалгаа болтдог. Тэгэхээр холдуулахын тулд яах вэ гэхээр бодлоо жоохон зогсоод сурнаа л гэсэн. Та бүхэн ярилцах цаг дуусч байна. Би тэгээ төгсгөлтөнд танаас нэг зүйлийг асуумаар байна. Би бол дотроо өөрөө бол ингээд хариултаа бол өөртөө одоо өгцөн гэхдээ хүмүүст бас ямар байх вэ гэж одоо танаас асуух гэж байна. Сэтгэлийн шарах тий энэ стрессийн одоо эмгэх ч юм уу цаг хугацаа эмчлэх үү? Цаг хугацаа эмчилж болно. Арай жоохон хүчийг бол бууруулдаг. Энэ бол яалтчгүй. Гэхдээ ингээд цаг хугацаа эмчилнэ гэд ингээд зөвхөн тэрэнд найдаад ахаар айгүй хэцүү шүү дээ. Ингээд шархан хэр гүнээсээ хамаарат тэр хүний одоо стресс юмыг яаж хүлээж авахаас хамаарат ингээд зарим хүн болохоор би хэлж штэ зарим хүн гошуг нэг жилийн дараа дотор давдаг байхад 20 жил үргэлжилсэн хүн хүртэл байдаг. Тэгэхээр яг мэдээж хэрэг 20 жилийн өмнөх байгаа байдал нь одоогоос арай өөр л дөө. Гэхдээ нэг юм чинь зөвхөн би энэ аргаар л ингээл ашиглана гэл одоо барилга барихтаа би зөвхөн чулуугаар л барина гэл тээ. Тэгэхэд чинь тэгээд хугацаа их орно тэр барилга хэр чанартай болох уу гэхээр бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр шарахыг бол цаг хугацаа бол эмчилгээний хувьд эмчилнэ. Гэхдээ дан ганц цаг хугацаанд найдах нь болохоор жоохон буруу гэж хэлээ.
Эсвэл эсэргээрээ бас нөгөө дасан зохицож сурдаг баг. Тухайн нөхцөл байдалтай үгүй юу? Дасан Одоо зохицож тэр уу сурна гашуутайгаа ч юм уу тэр Тийм. нөхцөл байдалтайгаа хамт амьдарч чинь гэсэн үг. тийм. Гэхдээ арай нэг тийм миний хувьд одоо нөгөө гал цаг нь байхгүй болсон гэдэг шиг нэг тийм л цаг Амьдралын чанар хугацааг маань өнгөрөх юм ингээд шиг ийм тий. шүү бага шүү чанар муутай байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг уу ингээл би ингээл ээжгүй аавгүй штэ тий. Одоо яна ээж байхгүй болохоор ингээд шүү нар байхгүй аав байхгүй хор нүмер нөрөөлөх байхгүй ч юм уу гэж бодчих штэ. Ээж маань ингээд юм бидэрт бол ингээд тэр нар шиг яг ихэнх ээжүүд бол яг тийм байдаг тий. Ихэнх аавууд болохоор айгүй тийм нүмер нөөлөхтэй аюулгүй юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээд за би ингээд тасан зохицондоо тэгтээ намайг хамгаалах хүн байхгүй нүмер нөөлөх байхгүй. Би дутуу штэ. Гэл бодоод дутуу юм шиг мэдрээд ах юм бол амьдрал нэг юм дутуу юм шиг санагдаа яваалаа штэ. Тэгээд удаан дутуу яваад ахаар яг тэрэндээ тасаа нэг тийм баяр баясгалангүй өнгөрөх баг. Нөгөө таны хэлдгээр нөгөө зан төлөвтөн шингэцэн гэдэг шиг нэг тийм өөр болчихно шүү дээ тий. Өөр болчихно. Одоо ингээд цог залбаагүй ч юм уу тий. Барагтай юмд инээдгүй ч юм уу тий. Эсвэл юмыг ингээд нөгөө дандаа сөрөг талаас нь хардаг ч юм уу тий. Хүмүүсийг жоохон шүүмжилчих гээд ч юм уу тийм болох гэдэг. За маш их баярлалаа. Тэгэхээр гэмтлийн дараах стрессийн эмгэг одоо ямар өвчин юм бэ? Энийг хэрхэн яаж даван туулах уу гэдэгт илүү амьдралд ойр зөвлөгөө үнтэй одоо тий мэдээлэл зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Зүгээрээ баярлалаа. За хамтрагч